хамт залбирая. Бурхан тантай өнөөдөр үгээрээ дамжуулж ярина. Тэгээ эзэн минь танд баярлалаа. Тэгээ энэ өдрийн төлөө танд үнэхээр талархаж байна. Таны үг бол амьд идэвхтэй гэж хэлсэн. Та үгээрээ бидний бодол санаа зүрх сэтгэл нугас ч юм бие махбод нэвтлэн орж эзэн минь. Үгээрээ биднийг босгон тэнхрүүлэн урамшуул зоригжуулж эзэн минь та биднийг удирдах өгөөч. Тэгээ эзэн минь энэ газар та ариун сүнсээр хаа сэмтэд заларна. Эзэн амьд үг болгоныг та эзэн минь тослон хүмүүст эзэн минь итгэл найдвар ирээдүр алхах зоригийг өгөөч гэж Есүсийн нэрээр залбирч байна. Амен. За өнгөрсөн 7 хоногт бид нар илгээлтийн талаар 2-7 хоног би номлосон баг. Есүс эцгээр илгээгдэж ирсэн адил бас биднийг илгээнэ гэсэн. Тэр нь бол бидний итгэж хүний амьдралын ер нь бол дуудлага, зорилго бол зөвхөн итгэж зогсчих биш. Эзэн биднийг өөрийнх нь дагалдагч байгаасаа гэж хүсдэг. Олон хүмүүс би Христ итгэдэг гэдгээ ярьдаг. Гэхдээ яг Христийг хэрхэн дагдаг вэ гэдэг тийм ээ амьдралын үр жимсээр бас танигддаг зүйл байна. Би бол айгүй олон хүмүүсийн ер нь бол амьдралыг хардаг, мэддэг, ер нь залбирдаг. Энэ хүн зүгээр үнэхээр итгэж эсвэл дагалдагч юу гэдэг нэг юм хоёр категори яваад байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд үнэхээр Христийн жинхэнэ дагалдагч байгаасаа гэж хүсэж байна. Есүс ч гэсэн биднийг үнэхээр өөрийнх нь яг жинхэнэ шав дагалдагч байхыг тэр үнэхээр хүсдэг. Та яг Бурхны дагалдагч мөн үү? Та өнөөдөр Христийг үнэхээр дагаж байна уу? Та өөрийнхөө зүрхсээс нэг асуугаарай. Иохан номын 8-р бүлгийн 31 дээр Есүс өөрт нь итгэсэн гэж байгаа шүү. Итгэгч хүмүүс ярьж байгаа. Тэр бүр итгэсэн эдээчүүдэд юу гэж хэлдэг вэ? Хэрв та нар гэж хэлж байгаа. Үгэн дотор минь байвал үнэхээр миний дагалдагчд байна. Тэгээд та нар үннийг ойлгож үнэн та нарыг чөлөөлнө гэв. Ер нь дагалдагч хүн гэдэг бол ер нь Бурхны үгэн дээр амьдралаа суурлуулсан. Үгийг сонсож, үгийг тунгаан бэлтгэж, үгийг тунхаглаж, үгийг үйлдэж амьдрэх хүнийг ер нь бол дагалдагч гэж хэлж байна. Есүс итгэсэн хүмүүст эдээчүүдэд хэлээд байгаа шүү дээ. Та нар үгэн дотор байвал гэж хэлж байна. За та амьдралынхаа чухал шийдвэр гаргахыг Бурхны үгээр шийдвэр гаргадаг. Би одоо энэ илгээлт болгоныг Бурхны өмнө суудаг. Тэгээ Бурхан зөвшөөрөхөөс нааш ер нь зөв айгүй энгийн залбирдаг баг. Таны үгээр юу ч хийхийг бүү зөвшөөрөөрэй гэж хэлдэг. Тэгээ эснээс асуухад эзэн бол явуул гэж хэлдэг баг. Тэгээ чуулганыхаа хүмүүсээс би яг үүндээ асуудаг хамт илгээлтэнд явъя гэхээр пастор би залбирая гэдэг. Гэтэ та үнэхээр залбирах юм Бурхан явуул гэж хэлнэ шүү дээ. Яг үнэхээр яв гэж хэлэх байхгүй. Тэгээ ихэнх нь бол залбирдаггүй. Ягаад тэгэхээр өнөөдөр энэ дэлхийн зүйлс, завгүй амьдрал, янз бүрийн өөрсдийн нөхцөл байдлаасаа болоод бид нар яг үүндээ Бурханыг дагаж чаддаггүй. Есүс үүндээ өөрийн дагалдагчийг дуудахад тэд нар тороо оргиж исэн, эцэг эхээ оргиж исэн тэр даруй Есүсийг дагалаа гэсэн одоо эсрэг Библиэлд байгаа. Тэгэхээр өнөөдөр эзэн биднийг бол өөрийн дагалдагч байхаар дуудсан ш. Бүх хүмүүсийн дуудлага. Та дуудлагаа мэдэхгүй би дуудлагыг чинь танд сануулж өгье. Зарим хүмүүс би пастор, зарим би иш үзүүлэгч мэдээж бэлэг авьяасны тухай яриад байгаа. Тэгэхдээ өнөөдөр бүх хүмүүсийг Бурхан дагалдагч байхаар дуудсан. Би энэ тэнд очиод ер нь өөрийгөө Христийн дагалдагч гэж хэлэх маш дуртай. Ягаад гэхээр би дагаж байгаа зүйлтэйгээ адилхан болдог байхгүй. Та хэнийг дагаж байна, хинтэйг цаг өнгөрөөж байна, та түүнтэй адилхан болно. Тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн? Миний үгэн дотор байвал гэж хэлсэн. Таны амьдралын заавар бол ерөөсөө энэ Библи. Энэ Библи бол яг бидний луужин байхгүй. Энэ Библи бидний амьдралыг бол чиглүүлэгч байх гэсэн. Та амьдралынхаа шийдвэр сонголт өдөр болгон би одоо өглөө болгон залбирдаг. Өглөө болгон сэрээд Бурхан талархаад за энэ өдөр эзэн намайг өөрийн сүнсээр өөрийн үгээр удирдаа. Бурханлаг бус зүйл хийх бүү зөвшөөрөөр. Эзэн үнэхээр зүрх хуурамч шүү. Би уруу татагдан соригдохоор байсан ч намайг хөдөлгөө түлээрээ. За эдэж махбодын үстэй гүйцэтгэхгүй байх хүч өгөөрэй гэсэн үг. Би өөрийгөө мэдчихэж байгаа хүн болсон хойно магадгүй бодол санаа, зүрх сэтгэл, магадгүй хүсэл янз бүрийн зүйлээр хүмүүс гим хийх боломжтой байдаг. Тэгэхээр өнөөдөр яаж ийм өглөө босоод би Христийг дагах шийдвэр гаргаж байгаа. Өглөө босоод энэ усанд ороод дараа нь бүгжээ зүйдэг. Есүс гэж нэртэй бүгжээ. За эзэн өнөөдөр би таны нэрийн төлөө амьдрнаа. Эзэн би өнөөдөр таны нэрийг гэрчилнэ. Өнөөдөр би таны нэрийг алдаршуулнаа. Өнөөдөр би таны нэрийг хэн нэгэнд ярих боломж өгөөрэй. Ингээд залбирч. Та ингээд өглөө ирэхдээ яг Христээр амьдралаа эхлэх юм бол Христ таны яг эзэн байж чадна. Яг тэгэхээр үгэн дотор байгаа хүндэл Бурхны тийм үү хүч чадал Бурхны одоо юу гэдэг удирдлага чиглүүлэг байж дээ.
Библи өөрөө айгүй тодорхой хэлсэн байгаа шүү дээ. Бичээс бол бүр дуул ном дээрээс таны замдах юу гэдэг вэ? Гэрэл хөлдөх дэнлүү гэдэг. Одоо олон хүмүүс ямар ч амьдралын зорилгогүй болч юу ихээ мэдэхгүй, хаашаа явахаа мэдэхгүй. Би анх Христ итгэхэд ингээд мэдээж ажилгүй байсан. Тэгээд ер нь бол хүмүүс ажлын зараа аваад идэв. Тэгээд ингээд ажил хайгаад уцтаал идэв. Тэг яг надад бол их жоохон сонир санагддаг гэсэн. Яагаад өөрийгөө мэдэхгүй те юу ихээ мэдэхгүй хүмүүс юу ч хамаагүй хийх гээд байгаа те. Зөвхөн амьдрахын тулд нэг ажил хийх гээд байгаа юм санагдав. Харин миний хувьд юу гэж боддог вөхөр өнөөдөр Бурхан таныг өнөхөр дуудсан. Дагалдагч байхаар дуудсан. Энэ дуудлага дотор таны хувь тавилан, таны чадвар, таны хүсэл мөрөөдөл, таны амьдралын утга учир бүх зүйл энэ дотор байгаа байхгүй юу? Энэ үгэн дотор байх. Та өөрийгөө олохын тулд ер нь бол бичээсээс унших юм бол түрүү биелсэн шүү дээ. 2-р Тимот номын 3:16 дээр юу гэж хэлдэг вэ? Та нар бүр чээж дээрээ. За тэн дээр бүр юу гэж хэлсэн? Бичвэр гэж хэлж байгаа. Библийн тухай ярьсан байдаг шүү. Бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заах, зэмлэх, залруулах, зөвхт байдал чиглүүлэхэд тусдаа. Үүгээр Бурханы хүн чадамгаа болж альва сайн үйл бүрэн бэлтгэдэг гэж хэлсэн. Та Есүсийг үнэхээр Христийн дагалдагч байхын тулд танд бэлтгэх хугацаа хэрэгтэй. Та ямар ч бэлтгэдэггүйгээр олимпиад орж чадахгүй шүү дээ. Библиэлд бүр Паул юу гэж хэлсэн? Уралдаанд тэмцээнд оролцогч нар заавал өөрийгөө дасгалжуулдаг тухай ярьж байсан. Тэгэхээр өнөөдөр бид нар жинхэнэ дагалдагч байхын тулд Бурханы үг таныг дасгалжуулдаг баг. Та Бурханы үгийг хэдий чинээ сонсно, Бурханы үгийг хэдий чинээ тунгаамжлах, Бурханы үгийг хэдий чинээ тунгална, Бурханы үгийн дагуу хэдий чинээ хэрэгжүүлнэ. Энэ таны амьдралд нөгөө бүрэн бэлтгэгдэн чадвартай байж. Тэгээд та үн зүг ялгах чадвар чинь өнөөдөр нэмэгдэнэ гэсэн. Одоо олон хүмүүс яагаад өнөөдөр Христийг дагаж чаддаггүй юм бэ гэхээр өнөөдөр нэгдүгээр тэд нар үннийг ойлгохгүй байгаа. Жинхэнэ үнний мэдлэг хэлж. Есүс хэлж штэ. Та нар ихлэд үгэн дотор минь байж байгаа. Тэгээ юм бол та нар жинхэнэ миний дагалдагчд болно. Тэгээд дараа нь та нар үннийг ойлгоод үнэн та нарыг чөлөөлнө гэж хэлсэн. Өнөөдөр Христ итгэл бол жинхэнэ эргчлээний амьдрал шүү дээ ахын дүүс минь. Би одоо нэр арх хуухгүй, тамхи татахгүй, ихнэрээ хуурахгүй, юу гэдгийг бурханлаг ус юм хийхгүй байх гэдэг ямар их баяр хөөр, ямар их эргчлөө вэ? Нэр энэ шиг эргчлөө хаана вэ? Бүтэн нойртой он чадчих. Ирээдүгөө хаана очихоо мэдж байгаа учраас энэ дэлхийн юунд санаа зовхгүй шүү. Өнөөдөр ахын дүүс минь өнөөдөр бурхан бидийг үнэхээр дагалдагч байсан. Та Бурханы өмнө очих үед очноо. Бүгд нэг өдөр очино. Тэр өдөр үнэхээр итгэмжит сайн боол гэж хэлсэн. Итгэмжит сайн дагалдагч минь. Эзнийхэн баяр хөөрд орох их өдөр байх болов уу? Харин нөгөө боос шиг те таныг нөгөө талантаа булцсан те. Өнөөдөр тань талант гэдэг танд өгсөн хувь тавилан, цаг хугацаа, чадвар, таны хүсэл мөрөөдөл баг. Хүн өнөөдөр үнэхээр яг тийм үү Бурханы өгсөн зорилгын дагуу, энэ бичээсийн дагуу та амьдрах юм бол таны амьдрал үнэхээр аж аргалтай байна. Одоо өөрийгөө хайгаад, өөрийгөө хайр хайгаад ингээд тэнүүчлэх биш. Харин Христ дотор биднийг амьдраасаа гэж Бурхан хүсэж байна. За жинхэнэ дагалдагч болохын тулд бид бол ер нь бол чуулганы оршин тогтнож байгаа зорилго бол та эзний үгийг сонсож байна. Харин эзний үгийг сонссон үгээ та хэрэгжүүлэх юм бол сонсогдож хэрэгжүүлэгчд байх юм бол эзний амлалтууд явж байгаа шүү дээ. Амьдралцсан шалаг шуурга ирнэ. Бүх хүмүүсийн амьдралд ирнэ. Тэгэхдээ үгийг сонсоод хэрэгжүүлэгч нь бол хадан дээр суурлагдсан мэт байна гэж хэлээд. Өнөөдөр Бурхан бол итгэмжтэй. Би яг болсон юмудад бол надад бол өнгөрсөн мэдээ сонсоход яг илгэлт нь одоо хүнд байсан. Та хамгийн түрүүнд миний хүүхд гайгүй болов гэж бодож байна. Хүн хүүхдэд бодд юм биш шүү дээ. Тэг хүмүүс зүгээргээ одоо буцаа тэр хашаа ямаа машин ямаа тэ тэр бол асуудал биш баг. Харин хүний аим өргөдөл тэрийг юугаар өгч чадах. Тэгэхдээ хүн зүгээр Христгүйгээр өхвөл бүр хамгийн аимшигтэй зүйл байна шүү дээ. Үрд мөхийн тарчлын газар. Мэдсээр ээж өөрийн хайртай хүмүүс мэ тийм газар руу явна гэж бодох. Аимшигтэй шүү дээ. Өнөөдөр зарим хүмүүс чи ингээд 20 хэдэн жилийн турш нэг л юм яриад тэгэл нэг л юм хийх юм аа. Тэгээ би хэлдэг. Миний амьдралын хамгийн утга учиртай зүйл бол энэ сайн мэдээ байна. Над дээр хүмүүс ирсэн. Харин би хэн нэгэн дээр очихгүй бол тэгээ миний амьдрал
Тэ утга учиргүй бас байхгүй. Тэгэхээр өнөөдөр дагалдагч хүн бол яг Христийг дагдаг хүнийг л дагалдагч гэж хэлж байгаа. За таны багш яг ямар хүн бэ? Хүмүүсийг ер нь бол багшаар дүгндэг шүү дээ. За тэр багшийн, тэр гавьяатын тэрний шавь нэг л тэ. Тэгэл тэр нь амжилт үзэнгүүт багш нар айгүй баярлдаг үстэй. Энэ миний шавь. Би энэ чуулганы хүмүүсээр айгүй харагддаг шүү дээ. Энэ манай чуулган. Энэ тэр чуулганы маань хүмүүстэй амжилттай явахыг, өрөөгдсөн байхыг, тэр өсөж хөгжихийг харахтаа баярлдаг. Таныг бурхан хараад хэрэг баярлдаг болов. Илгээлтийн замд ингээ явж байгаа хөлсөө туслуулан тэр шороон дотор тэг маш их ядарч байгаа шүү дээ. Боддоо 245 км дэгдэгдэг гэдэг. Тэр газар бол өчнөө цаг явж байгаа. Ямэдэж хэцүү ядарна. Тэгтээ бурхан хараад баярлж байгаа. Тэр тэнгэрээс бууж ирэхдээ биднийг аврахын тулд тэр эцгийнхээ хүслийг биелүүлэхээр ирсэн. Тэр тэгтээ бүр бүх тааламжтай байдлаар орхиод боол болон хүн болон ирж ирсэн. Гэтэл өнөөдрийн бидний амьдрал дагалдагч гэдэг бол үнэхээр дагалдагч байх буудлага байна. Тийм учраас үгэн дотор байна гэдэг чинь үгэн дуулууртай байхыг л хэлж байна. Бид энэ 7 хоног болгон номлодог. Харин та энэ номлыг яг үнэхээр хүлээж аваад үгийн дагуу үйлдэх юм бол бурхан ажиллаа хийдэг байхгүй. Бурхан бол итгэмжтэй шүү. Сонсоод үйлдэнгүүт таны амьдралд бурханы хамгаалалт тэ үнэхээр дүүрэн байна гэсэн. За тэгээ хэлсэн үнэн чөлөөлнө гэж хэлсэн. Таны амьдрал бид Христтэй Христэд жинхэнэ эрх чөлөө шүү. Баяр хөш. Таны амьдралд ямар хүлээс байна? Юу нь боочлогдож байна? Таны амьдралд магадгүй тийм ямар нэгэн одоо баяр хөөргөө болгодог зүйлүүд юу байна? Бид нар зүрхсээсээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй. 1-р Петр номын 1-р бүлгийн 13-аас 25 дахь эшлэгийг бүр та бүхэнд уншиж өгье. Тэгээ энэ дээр маш чухал зүйлийг бичсэн байгаа. Энд ариун амьдрах дуудлага гэж хэлж байгаа. Бид нар Христ итгэхэд бид Христийг дагж явах үед бид нар ариусгал руу бид нар үйл явцаар бид нар явж идэг. Итгэхэд гинт өөрчлөгдөхгүй л тийм эд чи тийм байхгүй. Мэдээж гайхамшиг болдог. Гэхдээ бид нар цаг хугацаа хэрэгтэй. Та 30 жил, за миний амьдралыг харах 30 жил би дэлхийн амьдралаар амьдэрсэн. Махбодын хүсэлд ачаад маш олон зүйл боочлогж амьдарч ирсэн. Христ итгэхэд надад энэ зүйлээс чөлөөлөгдөхийн тулд надад цаг хугацаа хэрэгтэй байсан. Харин цаг хугацааны туршид эзэн нөгөө дээшийн уналт гэдэг үг сонсч ирсэн үү? Амьдралд алдаа оноо уналтууд ирж байсан. Тэгэхдээ эзэн дотор явах үед эзнийг дагаа явж явах үед уналт мэ дээшээ унж ирсэн. Тэгээд дээшээ унан тэгээд дээшээ. Харин Христгүй байхад унахаар яасан доошоо гэл дэц үсэрдэг байсан. Тэгээд энэ дээрс ингэж хэлсэн байна. Бидний үнэхээр эзэн Христийн дагалдагч хүн бол Христ дотор бид нараас ариун амьдрал руу бид дуудагдсан хүмүүс шүү. Энэ дээр ингэсэн тиймээс та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай. Есүс Христийн эсрэлтээр та нарт өгөгдөх нэгүсэлт найдвараа бүрэн тавь гэж хэлж байгаа. Оюун санаагаа бэлтгэн гэж хэлсэн шүү. Бидний оюун санааг өнөөдөр тийм үү хүчтэй байлгадаг зүйл бол Бурхны үг байна. Та Бурхны үгийг сонсож явах таны оюун ухаан дотор чинь оюун санаа чинь шинжлэгдэн өөрчлөгдөж байдаг. Мөн үү? Би анх өөрийгөө сармагчийнхаас бүтсэн өвөөгөө сармагч гэж бодож явдаг гэсэн. Тэгээ санаанд нөгөө цэцэг навчнаас бүтсэн нэг удаа амьдраад үхэл гэж боддог байсан. Харин үнэхээр Бурхны үгийг сонсож явах үед бүр санаатаа зоригтойгоор бүр ихийн хөвлөд бүр Бурхан намайг урлан шаглаж хизээс давтагдчихгүйгээр бүтээсэн гэдгийг ойлгоод би өөрийнхөө үн цэнийг ойлгож авсан байхгүй. Би өөрийгөө хэн ч хэрэггүй, хэн ч хайрладгүй, би ер нь бол нэг л удаа амьдраад үхэн ямар ч амьдрсан яах вэ гэж боддог. Эволюцийн онолын нэг юм таамаглал төсөөллийн онолоор би амьдарч исэн. Хүүхэд байгаа тэгээ заасан. Өө чинь сармагч гэх. Тэгээд бандам шиг болохгүй, шаварснэг шиг болохгүй. Тэгээ сармагчгийн амьдралаар маш олон өөрийгөө хайж явсан. Олоогүй. Харин Христтэй уулзсан дараа яг ингээр яасан. Миний оюун санаа өөрчлөгдсөн. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэж байна. Тэгээ Бурхны дүр төрхийн тухай бодсон чинь Бурхан харддаг юм байна, сонсдог юм байна, ярьдаг юм байна, боддог юм байна. Бурхан бас хүсэл мөрөөдөл байдаг юм байна. Тэгээд миний амьдрал өөрчлөгдсөн баг. Оюун санаа өөрчлөгдсөн. Тэгээ оюун санаагаа өөрчлөн чадвартай байж Бурхны ядаа Христийн илчлэлтээр ингэж хэлж шин дээр маш чухал зүйлийг хэлж байгаа. Нэг үсэд найдвараа бүрэн тавь гэж хэлж байгаа. Одоо надад ямар ч хэрэгэлцээ байх. Би нас урах юм бол шууд мөнхийн ус тавьчихна. Би нас урах юм бол үнэхээр тэр үрд
мөнхийн бурхан дээр шууд очно гэдэг ямар ч эргэлзээ байхгүй. Харин бас сая энэ аваар орсны тухай бодож байхдаа дорн гурав явах чинь аваар торхоо шахлаа. Буцаж ирж яхад машинтайгаа унтаад аваар торхоо шахлаа. Тэгэр оронд нь юм боллоо. Гэхдээ би эзэн талархаж байгаа. Эзэн минь баярлалаа. Миний цаг арай болоогүй. За би тантай үйлчлэнэ гэж. Тэгэхээр өнөөдөр ах дүүс минь бидний Библиэс шашин уншихад харин дуулууртай хүүхдүүдийн хувьд гэж байна. Та нар юу ч мэдэхгүй байсан урд цагийнхаа хүсэлт ачаад өөрсдөө бүү нийцүүл. Та нарыг дуудсан ариун нэгний адил өөрсдийн бүхий л зам байдалтай бас ариун байх тун. Яагаад гэвэл би ариун учраас та нар ариун байх тун гэж бичигдсэн юм. Хүн бүрийг ялгарлахгүйгээр үйлсийнхэн дагуу шүүдэг нэгнийг та нар эцэг гэж дууддаг юм бол энд байх хугацаанд эмээн бие зүг авчав. Эмээн бие авчав. Ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн утгагүй амьдралаас алт мөнгө мэтийн устдах зүйлсээр бус харин гин жимгүй бөгөөд толгойгүй хурганых адил Христийн үнэт цусаар золигдсноо мэдэх тун. ертөнцийн сүрээс өмнө тэр урдаас мэдэгдсэн боловч цаг хугацааны төгсгөл та нарын төлөө ишлэгдсэн билээ. Та нар түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан түүнийг үгсдээ самлуулж түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх болов. Та нар үнэн дуулууртай байснараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Тиймээс бие зүрхний гүнээс хайрлах тун яагаад гэвэл та нар устдах үрээс бус харин үл устдах үрээс буюу Бурханы амьд оршин буугаар дахин төрсөн билээ. Тийм бүх махбод болбос өвс мэд бөгөөд бүхий л алдар нэр өвс ногооны цэцэг мэд. Өвс хатад цэцэг ганддаг харин үн мөнхөд гагцгүй эсний үгэл мөнхөд оршино гэж. За өнөөдөр дагалдагч хүний ер нь бол бид нар үйлстэй маш чухал зүйл нь Бурханы үгэн дээр амьдраа. Бурханы үг бол мөнхөд оршин мөнхөд тогтно гэж хэлсэн. Алт мөнх устдаж алга болно гэж ярьж байгаа юм тийм. Бүр өвс мэд цэцэг мэд гандаж алга болноо. Харин та нар устдах үрээс биш, үл устдах үрээс та нар Бурханы үгээр дахин төрсөн гэж байгаа юм. Дахин төрсөн. Өнөөдөр би эцэг хүн үр хүүхдээ ингээд дөнгөж төрөөд одоо магадгүй 10 жил болсон ч би үлгийтэй байгаад, нялх байгаад, памперстай байгаасаа гэж хүсэхгүй үстэй. Харин хүүхдүүдээ өсөж, төлөвшөж, том болж тэ Есүс эцгийн алдрыг харуулсан бол эцэг хүн үр хүүхдүүдээ өөртөө адилхан байхад харахад айгүй баярлдаг шин. Та нар мэдэх үү? Ер нь миний дотор л ингээд хүмүүс хараад манай хүүхдийг аавтайгаа адилхан гэж хэлэхээр айгүй баярлаад байдаг. Ээжтэйгээ адилхан гэхээр нэг жоохон сонь болоо явчихдаг шүү дээ. Ер нь ирчүүдийн дотор тийм байдгүй. Тэгээ бүр ямар хөөр хийм бэ? Яг аавтайгаа адилхан гэхээр бүр баярлаад явчихдаг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал бол устдах үрээс биш бүр Бурханы үгээр дахин төрсөн байна. Тэгээ Бурханы үн мөнхөд тогтно. Та бодоод үзтээ Бурхан эзэж өөрчлөгдөхгүй Бурхан ш. Та амьдралаа Бурханы үгэн дээр хөдөлшгүй зүйл дээр тогтож чадах юм бол таны итгэл түүн дээр байх юм бол таны амьдрал юу ч ганхахгүй байна. Та итгэлээ яг юун дээр сурлуулж байна. Та бодоод үзээрэй тийм ээ. Тэгэхээр ах トゥ ус минь энэ дээр яасан хүн бүрийг ялгарлахгүйгээр Бурхан хайрладаг шүү. Та баян ядуу байна уу? Хөгшин залуу байна уу? Хөдөөний хотынх байна уу? Бурхан хэнийг ч ялгарлахгүй. Бүгд адилхан үнцэнтэй. Амен. Яагаад бид хогийн цэг яваад байгаа юм бэ? Яагаад бид шоромж яваад байгаа юм бэ? Яагаад тэгэхээр Бурхан загалмай тэр хүн төрлөختний гэмт хэрэгтэн эзэн хааштай намайг санаач гэж хэлэхэд өнөөдөр чи надтай хамт явж ин байх болно гэж хэлсэн. Хүний нүгэл, хүний үн цэнэрийг Бурхан бол ялгаж хардаг шүү. Та ямар алдаа хийсэн, ямар асуудалтай байсан Бурхан ямар ч хамаахгүй. Яг би үннийг хэлэх үү? Жинхэнэ үнэн таныг одоо чөлөөлнө шүү. Есүс таны бүх нүглийн төлөвшөж төлцсөн байхгүй юу? Хэрэв унтсан байгаа бол асуудалтай байвал одоо зогсоо. Амен. Есүс төлцсөн шүү. Есүс таныг зөвтгөө хэлсэн байна шүү. Та одоо өөрийгөө яг яллаа. Та бусдын яланд яг оноод байгаа. Намайг хүмүүс ялладаг. Би хэлдэг. Есүс аль хэдийн миний төлөө насураад миний ялыг төлцсөн юм аа. Амен. Би бол өргөв ш. Бурхан намайг цэвэр гэж харж, ариун гэж харж, зөвт гэж харж. Хүүгээрээ дамжуулна. Тийм учраас ах トゥ ус минь дагалдагч байхын үндсэн бид нар үннийг ойлгох хэрэгтэй. Яг үнэн бол үнэхээр таавал хизээч орхихдохгүй, хизээч хаягдахгүй, тийм үү? Бурхан таныг тийм үү ялахгүй гэж хэлсэн байгаа шүү дээ. Та нар яг 3:17 уншаарай. Хүүгээрээ дамжуул инхийг ялахын тулд биш, аврахын тулд гэж хэлсэн шүү. Бүр Орон номын 8 дугаар бүлэг дээр хэлсэн байгаа шүү дээ. Тийм.
Христ дотроо ямар ч ял байхгүй шүү гэж хэлсэн. Харин 3:16 дээр хэлсэн мэт харин итгэдэггүй хүмүүс аль хэдийн яллагдсан гэж хэлж байна. Яллагдсан. Бүр яллагдсан байна. Тийм учраас ахын дүүс минь ээ Христийн үнэт цусаар золигдсон. Би дагалдагчийн үн цэний талаар би таахад үнэхээр энэ зүйлийг ойлгоорой. Хуучин гэрээнд бол гим нүгэл үлдээд мал амьтны цус амир халахалдаг байсан бол та Христийн цусаар золигдсон шүү дээ. Та одоо цусаа уурсах, та нүглийн төлөөс өрийг төлөх шаардлагагүй болсон. Би үнэхээр таныг үнэхээр итгэл дотор алхаасаа гэж хүсэж байна. Одоо хангалттай шүү дээ. Мөр Иесус бидний хангалттай боолчлаа, хангалттай буруудлаа, хангалттай яллаллаа. Тэгвэл Бурхны зүвтгсэн үнийг хэн яллахаа одоо тэгвэл? Бурхан таныг бүр үнэхээр зөвхөн итгэж зогсохгүй дагалдагч байхаар дуудсан байж. Дагалдагч гэдэг нь юу хэлж ийм нөхөр өөрийнхөө хийдэг зүйлийг хийлгэхийг хэлж байгаа. Есүс хэлж байгаас одоо миний хийдэг ажлуудаас илүү ажлуудыг та нар хийнэ гэж хэлсэн. Дагалдагч гэдэг нь Бурхан танд маш их итгэж байгаа. Бүр үнэхээр таныг дуудсан, бүр сонгосон баг, бүр тусгаарлалцсан баг. Амен. Тийм учраас энэ үнэт зүйлийг ойлгох юм бол таны амьдрал тэр үнэн таныг чөлөөлөх болно. Амен. Амен. За тэгээд юу гэж хэлсэн бэ гэхээр өнөөдөр ахын дүүс минь үл устдах хүрээс буюу Бурхны амьд оршингүйгээр дахин төрсөө Бурхны үг бол мөнхөд оршино гэж хэлж байгаа. Та өнөөдөр өөрийнхөө амьдрал Бурхны үгийг тунхалж байгаараа. Яг тэгэхээр Бурхны үг бол амьд идэвхтэйгээр таны амьдрал ажилдаг. Тэгээд тэр хүмүүс ингэсэн би 100 хүн гэдэг яг тэрийг бол иш үзүүлэг мүзүүд ерөөс хэлээг байхгүй юу. Манайх ингээ сайн мэдэн зарахад босож хүмүүдээр бид нар тийм хийгээгүй. Бид нар нийлээд 30 хүн байсан. Тэгээ би жоохон ядарч ирсэн. Бурхан талархаад байсан. За эзэн минь ядчих нөгөө 4 хүн бүсөө бүслээг байсан. Тэр унсан бол би ингээ төсөөлж байгаа байхгүй. Хайс ингээ айгүй 80 км-с дээш шуудтай явж байсан баг. Тэгээ хажуу талаа унах юм бол бүсгүй хүмүүс ингээ яах болов. Тэгэл ингээ засвар зам дээр бараг л өстэй намид үлдээд бүсгүй нөхөх хэлсэн баг тий. Тэр ухаан талархсан эзэн таны хамгаалалтанд талархаж. Миний амьдрал амьсгал таны гарт байна эзэн. Тэгээд сайн мэдэн жохтой хүмүүст хэлсэн. За та нар хүмүүсийг орой ураарай. Орой 100 хүн ирэх шүү гэсэн. Тэгээд зарим гайхс яг гэжтэй гэсэн байртаа гараа явсан л та. Тэгээд 2 цаг эртээ унтаад ирсэн чинь 120 ирсэн байсан. Тэг үнэхээр эзэн талархсан. Яагаад гэхээр бидний үг маш хүчтэй байна. Үг бол тэнгэр тогт ажиллаа хийж. Тэгэхээр дагалдагч хүн бол нэгдүгээр үгэн дээр суурлагдсан амьдралтай байх хэрэгтэй. Тэгээд дагалдагчийн өнөөдөр бас нэг таних тэмдэг байдаг. Христ итгэгчний таних нэг тэмдэг байдаг шүү. Тэр юу вэ? Яг дагалдагчийн таних тэмдэг. Есүс айгүй тодорхой хэлсэн шүү дээ. Та нарыг бие биенээ хайрлах юм бол үүгээр чинь миний шав гэдгийг хүмүүс мэдэх болно гэж хэлж байна. Амен. Тийм учраас өнөөдөр бид нар дагалдагч хүний үнц Бурхныг хайрлахгүйгээр, бусдыг хайрлахгүйгээр Христийг дагах ямар ч боломж байхгүй. Матай номын 22-р бүлэг дээр Иесус ингэж хэлсэн байна. Түүний хуулийн багш нарын тэгээ фарисеучуд сорилдог гэж хэлсэн. Өнөөдөр та битгий Бурхныг сориорой. Бурхныг хайрлах гэдэг нь бол тушаалын сахих тухай байна. Олон хүмүүс хулгай хийдэг гэрнээ цэвэр ариун амьдралыг хүсээд. Тэгээ одоо би энэ 28-нд эзэн намайг энэ талбай хажуудлын өндөр юун дээр бас өрөлсөн байгаа. Улсын хурлын гишүүд, нэлээд том төрийн албаныхан, мөн буддын шашныхан, эдгээр нэлээд одоо юунууд улсад энэ үндэстэн яаж өрөөгдөх вэ гэдэг талбар дээр одоо би тийм номлохын там залбираа заяа. Улсын хурлын гишүүд, төрийн том чуул, тэгээ буддын шашныхан маш олон хүмүүс. Тэгээд энэ 28-ны өглөө 7 цагт тэн дээр номлох болно. Гэхдээ өнөөдөр би нэг л зүйлд итгэдэг. Бурхныг эзнээ болгосон ард түмэл өрөөгддөг байхгүй. Хуучин хэрэг бид нар Библийг унших юм бол үнэхээр Есүс Бурхнаа дагаж исэн ард түмнийг Бурхан өрөөжсэн. Узар муугаас нь, гай гамшигаас нь гэтлэж амар амгалан өгдөг. Энэ үндэстний өрөөгдөх ганцхан шалтгаан байна. Тэр бол бүтээгч. Тэр бүтээгч. Тэр үнэхээр нар сар оддыг бүтээж Монгол үндэстнийг өнөөдөр халахлан хамгаалan өнөөдөр энэ хувь тавилан өгсөн. Тэр тэнгэр байгаа хамгийн дээр байгаа Бурхандаа итгэх юм бол, залбирх юм бол, гэмших юм бол энэ үндэстийг өрөөгдөх болно. Дээд өдөрлгүүд маань хүртэл
Өнөөдөр зөв шудраг байж чадах юм бол энэ үндэстнийг Бурхны өрөөнө. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнд юу ч уулзах гэдэг юм өгөхөөр өнөөдөр маш олон хүмүүс Христийг сорж байна. Бурхныг сорж амьдарч байна. Бузар муу зүйлүүд үлдэж, тэгээ худал хуурмаг шөтөөнүүдийг бий болгож, магадгүй Бурханаас илүү өөрсдийн хобби, ажил, бизнес янз бүрийн устж алах болох алт мөнгөний төлөө амьдралаа зориулж байгаа учраас өнөөдөр олон хүмүүсийн амьдрал тэгээ өвчтөө зовлонтой ядуу байна. Тэгэхээр өнөөдөр Библиэр юу гэж чи эзэн Бурхнаа гэж хэлсэн, бүх зүрх гэж хэлсэн. Бүх сэтгэл Матай 22:34-39 дээр бүх оюун ухаанаараа хайр. Энэ бол агуун бөгөөд анхны тушаал мөн. Удаахан чи хөршөө өөрийн адил хайр гэсэн байдаг юм. Энэ хоёр тушаал дээр бүх хууль ба иш үзүүлэгчид тулгуурладаг гэж хэлсэн. Энэ хоёр хууль дээр, энэ хоёр тушаал дээр шүү. Та тушаал гэдэг. За, Бурхан танд тушаал өгсөн шүү. Хайрлах тушаал. Хайрлах сонголт биш шүү дээ. Тэр бүл заримдаа асуудал гардаг. Заримдаа юу хайрлах алчмаар санагддаг үстэй яг үнийг хэлээ тий. Заримдаа салчмаар санагддаг шүү дээ. Гэхдээ хэрвээ бид Бурхныг хайрлах чадах юм бол бид бусдыг хайрлах чаднаа. Олон хүмүүс өнөөдөр хайрын үндсэн бүм гүнзгийг ойлгохгүй учраас өнөөдөр яаж вэ? Би энэ хайрлах чаддаггүй. Харин энэ дээр ихний тушаалыг биелүүлчих хэрэгсэн. Бүх зүрхээрээ Бурхныг хайрлах гэж. Бид нар заримдаа тал зүрхээрээ хайрладаг тий. За айгүй олон өрөөтэй, зүрхшээгүй олон өрөөтэй юм шиг шүү дээ. Тэгээд тал нь Бурхныг хайрлна, тал нь мөнгөө хайрлна, тал нь одоо юу гэдгийг өөрийгөө хайрлна, тал нь одоо хоббигаа хайрлах гэж юм. Харин Бурхан өнөөдөр таны зүрхсэл хуваагдсан байхыг хүсдэггүй. Харин бүх зүрх сэтгэлээ та эзэнд зориулж чадах юм бол та өнөөдөр үнэхээр Бурхан дотор бүх юм байгаа байхгүй юу? Библиэлд Колосын номдэр хэлсэн байдаг шүү. Христ дотор гэж хэлж байна. Мэдлэг болон мэрэгүү ухааны бүх эрдэнэс бүх шүү. Дутуу гэж хэлэв. Эрдэнэс бүр нуугдсан байдаг гэж хэлж байгаа. Тэгэхээр өнөөдөр ахын дүүс минь удаахан хөршөө хайрлах гэж хэлсэн. Өнөөдөр дагалдагч өнөөдөр Бурхныг хайрлаж би бол өнөөдөр боддог Бурхныг хайрлах нь тушаалыг нь сахих, тушаалыг нь сахиж байгаа нь Бурхныг хайрлах. Гэмшгүй та гэмшээрэй, уучлгүй та уучлаарай. Мөн үү? Тэвчгүй тэвчээрэй. Инэрэнгүү байгвал инэрэнгүү байгаарай. Энэ бүх зүйл ерөөсөө Бурхны хуультай холбоотой зүйл. Тийм учраас өнөөдөр Йошуа төрөл бүр Мосегаар дамжуулан Мосегийн дагалдагч Йошуа байсан. Йошуа бол дагалдагчтай хэлж зоригтой байгаарай Йошуа. Бурхны үгнээс баруун зүүн тийш битгий хазаагаарай. Тууштай байгаарай гэж хүнээр дамжуулан Бурхан ярьсан. Дараа Мосе нас сурж ирээд Йошуа гарч ирэх үед Бурхан яг тэр үгийг Йошуад хэлдэг. Гагцгүй гэж хэлж байгаа юм. Тууштай бөгөөд зоригтой байна. Баруун зүүн тийш битгий хазаагаарай. Хуулийн энэ номыг амнаасаа салхалгүй өдөр болгон түүн дотор бичгийг тунгаан бясалгаарай. Тэгээ сахин биелүүл. Тэгвэл чи амжилтанд хүрнэ гэж хэлж. Бүгжил дэвсэл чамдаа ирнэ гэж хэлж байгаа юм. Амен. Христийг дагаад хохирсон энэ дэлхий дээр нэг шигч байхгүй шүү. Та үнэхээр эзнийг дагсан бол эзэн таныг хизээж ичвэрт байлд оруулахгүй. Харин бидний итгэдэг гэж заримдаа яадаг. За байж байгаа би нэг ийш явчих. Тэгээ зарим тэр жоохгүй за байж байгаа би жоох амарчий гэл тий. Үгийн дагуу биш өөрийнхөө дагуу явдаг. Тэгээ заримдаа асуудал оронгуудаа нэг бол Бурхныг буруудаг. Та яаж байгаа. Эсвэл гимичээд чөтгөрийг буруудаг. Мөө сатанаас болоод. Өнөөдөр би танд нэг зүйлийг хэлье. Христийн буулга бол амархан хөнгөн шүү. Харин дайсан бол бидний амьдралд маш олон хүнд дүн буулгуудыг тавьдаг. Тийм учраас бид Христийг дагаж явах үед л та Христтэй адил болно. Би одоо ингэ боддоо шүү дээ. 10 жилийн өмнөх миний бодол санаа, миний зан чанар хандлага шал өөр байсан. 10 жилийн өмнө би хашаад боддог гэсэн байна. Одоо юу бодож байна? Одоо үндэсний тухай бодож эхэлж байна, тийм ээ. Тэгээ Бурхан үнэхээр өөрийн дагж байгааг нь өргөмжилдэг. Ах トゥ с минь өнөөдөр та үнэхээр эзнийг дагахаар дуудагдсан. Би тэгээд үнэхээр Есүс бол эцсийн хүртэл хайрлсан байна шүү. Бид эцсийн хүртэл хайрлах хэрэгтэй. Ийм дагалдагчийн дуудлага шүү. Эцсийн мөчс та эзний өмнө очих үед итгэмжид сайн болов нэ гэдэг энэ гоё үгийг сонсооч. Паул шиг би замаа дуусгасан шүү гэдэг. Би үнэхээр сайн тэмцлэр тэмцсэн гэж.
Дагалдагч маш их төлөөс төлнө шүү. Би одоо дагалдагчийн талаараа үргэлжлүүлээд бас яг энэ дагалдагч нэг нь шүү заяа. Дагалдагч хоёр гэдэг юм байна. Тийм учраас дагалдагч байхын тулд та үнэхээр их төлөөс төлөх ёстой. Өөрийгөө үгүйсэх хэрэгтэй. Өхүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө бодол санаа биш. Бурхны хүсэл, бодол санаагдаа таньж мэдэх хэрэгтэй болж эхэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр ахын тус гинэ. Хамтдаа бас залбирцгаая. Би та бүдийг уриалж ятгалж байгаа зүйл юм. Та өнөхөр яг би таныг дагая гэж. Олон хүмүүс гоё дууддаг тийм. Би энд байна. Намайг илгээ гэж дуулаад байна. Элгэлт жоох үг завгүй гэдэг. Тэгээд үнэхээр та амаараа илгээгээч гэж дуулцсан болно шүү дээ. Та элгэлт жоохоос нааш амралтаа биелүүлэхээс нааш та бодороо би ер нь бигээ бодож ич бурхаас асууж ич ер нь шийдвэр гаргадаг. Олон газар мэдээж үйлчлэл байдаг. Тэгэхдээ эзэн яг энэ таны цаг эзний хүсэл бол мөн. Тэгэхдээ эзний цаг гэж байдаг. Тэгэхээр ахын дүүс минь эзнийг дагахын тулд та бурхны үгийг нэгдүгээр маш тод томрон сонсож сураа. Бурхан яриад байхад сонсохгүй хүмүүс байдаг шүү дээ. Би бурхныг бол хайрлах, чамааг бол хайрлахгүй. Би бурхны үгийг сонсон, чиний үгийг сонсохгүй гэдэг. Бурхан Библиэр ярина, өдөртөгчдөрөөр ярина, зүүдэнчи ярина, зүрхэнчи ярина, нөхцөл байдлаар ярина. Өөр ойлгохгүй бол асуудал тавина. Шуурга илгээ шүү дээ. Йонаг яалаа Нинвэр яв гэсэн чинь таршиш руу зогцчихдаг үстэй. Бурхны үгэнд дуулуургүй байгаа. Тэгээ яасан? Өөр 70 шуурганд өртөөд цуг явсан 70 хүмүүс нь гай авчирч байгаа. Та буруу газараа байх юм бол таач гайтай болно, бусад хүмүүс ч гайтай болно. Харин зөв газараа байх юм бол хэцүү байсан ч харин бурхан гайхамшиг үйлдэх болно мэн. Тэгээд дагалдагч гэдэг бол ер нь бол бид түрүүлсэндээ эдгээр бурхны үгэнд дуулууртай байж үгээр амьдралаа шийдээрэй. Шийдвэр гаргахтаа бурханаас асуугаарай. Энэ бичээсээр яг энэ үгийн дагуу яг юу гэж хэлдэг юм бэ? За шийдвэр би яг дагалдагч байх шийдвэрийг яг жинхэнэ шийдвэрээ нэлийн олон жилийн өмнө гаргасан баг. Тэгээ нэг өдрөөс чи утас дугаарлаа манай гэж. Хөөе, ноён уулдаг алт гараад ийна цогоо. Танаа нөгөө найзууд гал амууд чинь шуудаа нэг шуудаанаас 16 сая гарч ирлээ. Чи ирээд хитэн чулуу авчирч. Тэгээ би бодсон. Гачаад ноён шуудаа авах байртай болчих юм биш үү? Тэгээ би сумынхаа нэг залууг бодохгүй. За тэр машинтаа. За ямар ч бас хоёлаа нэг цэмэрх очиод нөгөө залуудаач соромшуул өгчин. Тэгээ айгүй дотроо ингээд төлөвлөсөн байжсэн чинь өглөө босоод яг эзнийхээ өмнө суулаа. Гэсэн эзэн надад хулгайч гэдэг үг гэсэн баг. Юу гэдгсэн чинь. Хууль бус. Тэр чинь хууль бусаар нинжа нар ч алт ухаж байгаа хулгай. Үндэсний эсрэг гимт хэрэг. Тэгээ нүдэн ханаар залбираад байсан сумын пастор гимт хэрэгтөнгүүдээр очсон те чулуугаа явж байгаа юм. Би шарав. Тэгээ бурхан гимшээд уушлаа бурхан. Намайг уушлаа. Би таны үгийн эсрэг байх гэсэн. Тэгээ би гимшээд хичнээн надад ашигтай байсан ч хичнээн боломжтой байсан ч би бурханлаг ус юмыг би зөвшөөрөөгүй. Миний амьдралд маш олон уруу датлууд ирдэг. Асар их хүмүүний саналууд ч ирж ирсэн. Би заримтай нь хуваалцж ирсэн. Харин би юу хийсэн гэхээр эзэн би таны дагалдагч. Би үгэн дотор үлдээ. Надад худалдаж авах үнэт зүйл байж шүү дээ. Тэр бол миний бурханаас ирсэн аврал хүсэл, бурхны хайр байх. Тэгээ би хүмүүст хэлчихсэн. Надад мөнгөний саналаа битгий тавиарай. Хэрэв би итгэдэггүй байсан бол би надад чинь энэ 20 жил аль хэдийн олж байсан. Харин миний 20 хэдэн жилийн амьдрал энэ мөнгөний төлөө байгаагүй байхгүй. Тийм учраас уучлаарай. Ясрах боломжтой цагаа. Чи тэргээ бүрс онол явах юм гэсэн. Бурхны дагна гэдэг бол тийм амархан биш ээ. Бурхныг дагна гэдэг бол та махуудын хүсэл, нүдний хүсэлд очиад амьдралын бардан багтал маш олон зүйлээ төвчиж өнгөрөх болно. Гэхдээ эцэстээ шагнал нь агуу байх болно амин. Та нэг өдрийн зугаал цэнгэлээр бүхэл бүтэн гэр бүл амьдрал үйлчлэл бүх юм устгах шүү дээ. Нэг л удаагийн завхаарлаар дамжуулаад Давид хааны үр хүүхдүүд илт үхэл салаагүй шүү. Тийм учраас дагалдагч байхын тулд заавал золиос үнцэн төлнө гэсэн. Амин. Тэгээд үлээ хамтдаа залбирцгаая. Бурхны үгэн дээр амьдралаас өргөлцгаая. Амин. Их эзэн минь танд баярлалаа.
Тэгээд бид нар үнэхээр таны жинхэнэ дагалдагч байхыг хүсэж байна. Бид таны үгэн дотор амьдарч, таны үнэн бидэнд эргчлөө, нүглээс эзэмнэ ангид амьдрах эргчлөө өгч. Бид бас таны бүх зүрх, бүх оюухан, бүх хүч чадлаараа хайрлаж эзэмнэ. Бас бид хөршөө хайрлаж эзэмнэ. Үнэхээр эзэмнэ таны алдаршуулж, таныг гэрчилж амьдрахад үнэхээр ариун сүнс хүч чадлаар өрөөж өгөөч. Та үгээ зүрхэнд нь сүнсэнд нь өөрийн эзэн хайртай хүмүүсийн эзэн зүрхэнд тамгалж өгөөч. Өдөр болгон өглөө болгон таны үгээр сэрж, таны үгээр амьдарч, таны үгийг үйлдэхэд эзэмнэ хүч чадлаар өрөөж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирч байна. Амен.